За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нэмэгдсэн уртгийн албан татварын суглааны тохирол өчигдөр амжилттай явж азтан 20 саяын азтныг тодорлоо. Тэгэхээр энэ удаагийн тохирлын нэг онцлог үйл явдал бол нэмэгдсэн уртгийн албан татварын суглаа олгох журам маань шинжлэхтэн батлагдсан байгаа. Тэгэхээр энэ журмын 3.1-ийн 4-т суглааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд суглааны тохирол явагдах өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байна гэсэн энэ заалт байгаа. Тэгэхээр энгийнээр тайлбарлах юм бол энэ заалт нь суглаа тохирол болсон тэр тухайн өдрөөс жишээлбэл яг өчигдөр гэсэн үг л дээ. Өчигдрөөс 24 цагийн өмнө орж ирсэн байгаа, бүртгүүлсэн байгаа бүх баримтан донд суглаа явагдана гэсэн ийм энгийн ойлгомжтой журам юм. Тэгэхээр үүнээс хойш тухайн одоо сард буюу өнгөрсөн сард 6 сард хэвлэгдсэн баримтнаас азтан дахиж нэмж араас нь нөхөж орж ирэх боломжгүй гэсэн. Тэгэхээр бидний гол асуудал байдаг араас нь нөхөж орж ирж хичнээн азтан мөнгө авбаа гэж тодруулаад байдаг бол одоо энэ гарч байгаа тоо үзүүлэлт болон өнгөрсөн 7 хоног одоо өчигдөр болсон тэр суглаан дээр хоцсон 20 саяын азтан бол шууд бүртгэгдсэн байгаа гэсэн үг юм л. Тэгэхээр за одоо үүнээс хойш иргэд маань суглаа явах тохирол болохоос өмнө нь амжиж баримтуудаа бүртгүүлж явах ийм шаардлагатай гэсэн суглаандаа хамрагдахыг хүсвэл. Харин 2% буцаалт маань яг хэвээрээ байгаа. Та жилдээ баримтаа хэдийдч бүртгүүлсэн бай. Ирэх жилийнх нь эх оны 1 сарын 1-нд таны одоо дансанд албан ёсоор орохоор ингэж журмлагдсан байгаа. Тэгэхээр энэ журам маань хэвээрээ иргэд маань энэ суглаа болон 2% буцаан олголтын энэ зөрүүг бас ойлголтын зөрүүг арилгах ийм шаардлагатай байна. За иргэдийн дунд нэг асуудал байгаа энэ 20 мянган төгрөгийг өгч чадахгүй мөртлөө цаашдаа ингээд суглаа явуулах нь зөв юм уу гэсэн асуудал байна. Тэгэхээр иргэд маань бас энэ дээр анхаарах шаардлага байгаа. Бид энэ 7 хоногийн эхлээд дансны дугаарыг нь бүгдийг шалгаж өгөх чинь таны оруулсан данс болон дансны мэдээлэл маань зөрсөн учраас нэртэйгээ зөрсөн учраас төрийн сан дээрээс буцаагдсан гүйлгээ үндсэндээ 15% нь буцаж ирж байна. Иргэдийн мэдээлэл тэгэхээр алдаатай мэдээлэл оруулснаас болж суглааны хонжироо авч чадахгүй байгаа нөхцөлийг иргэд маань бас зөв ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ мэдээллийг шалгахын тулд нэгдүгээр та бүхэн өөрсдөө нэхлэх, за хоёрдугаар систем дээр бид арилжааны банкудаа хамтарсан байдлаар энэ системийн одоо систем дээр оруулсан байгаа алдаатай мэдээллийг танд буцаан одоо мэдээлэх ийм ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. За өнөөдрийн байдлаар за нийт азтан маань гар дээрээ авсан мөнгөн дүнгээрээ бол 1.4 тэрбум төгрөгийг энэ суглаанд хожоод байгаа. Тэгэхээр энэ мөнгө бол иргэдийн данс руу яг журмынхаа дагуу 20 хоногийн дотроо одоо орж байгаа. Тийм учраас иргэд маань энэ дээр эргэлзэх зүйлгүйгээр суглааныхаа баримтыг яг тухайн суглаа болохоос 24 цагийн өмнө баримтуудаа бүгдийг баримт цэгмэндээ бүртгүүлж байгаарай. Энэ журам одоо яг үйлчилж байгаа. Хойноос нь нөхөж одоо суглаанд оролцох юм уу? Тэр тухайн одоо сард одоо алга болгочоод буцааж олж ирсэн баримтаараа нөхөж одоо хонжир хожих ийм боломжгүй болсон гэдгийг та бүхэнд одоо мэдгэх гэсэн юм аа. За тэгэхээр бас нэг томоохон өөрчлөлт бол сар болгон хийдэг ийм давтамжтай болж байна. Суглааны тохирол дараагийн тохирол бол 7 сарын 17-ны өдөр, 8 сарын 21, 9 сарын 18, 9 сарын 16, 11 сарын 20, 12 сарын 18 буюу сар болгон одоо нэг л удаа зохион байгуулагдахаар ингэ болж байгаа. Тэгэхээр энэ тухайн тэр тохирол болох огноог та бүхэн анзаараад за энэ баримтуудаа бүртгүүлдэг энэ дадал зуршил руугаа шилжих зүйтэй маа гэдгийг одоо бас та бүхэн зөвлөж байна. Ингэснээр нөхөж одоо суглаанд оролцох боломжгүй болсон гэдгийг бас ойлгуулж байгаа маа. За 2% буцаалттайгаа бас хольж ойлгож болохгүй. 2% буцаалт бол таны гар дээр байгаа бүх баримтууд энэ жилдээ хүчинтэй та баримтуудаа шивж оруулаад авах юм бол 2%-ийн буцаалтын тоо хэмжээ чинь автоматар нэмэгдээд тухайн эх оныхоо 1 сард багтааж таны дансанд одоо шилжихээр ингээ хуулийн дээр заасан байгаа. Тийм учраас суглаа болон 2% буцаалтыг та бүхэн маань ялгаж ойлгоорой гэж хэлэх гэсэн юм аа.
За өөр асуулт байвал бас хариулж болно тий.